За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа хичээлээр би та нартай шовгор малгайныхаа үргэлжлэл хэсэг буюу хаалт хэсгээс одоо төгсгөл малгайгаа дуусгах хүртэлх хичээлийг одоо оруулах гэж байна. За өмнөх хичээл дээрээ бид нар голдоо 10-аад гогцоотой одоо үлдэж байсан. За та нар маань малгайныхаа гадна талын хэсэгт ийм тэмдэглэгч хийчихвэл бас зүгээр. Одоо тэмдэглэгчээ гадна талаа яаж таних вэ гэхлээр энэ хоёр хоёроор энэ маань хосоор хэмээн гарч байгаа. Энэ хоёр, энэ хоёр. Тэгэнгүүт энэ голд ийм ганц үлдэж байгаа. За энэ голынхаа энэ хоёр хонон холбоо гогцоон дээр тэмдэглэгчээ хийж өгнө. За ингээд дээшгээ бид нэр хээгээ 3 игнэ тутамд гаргаж өгж явсаар агаад одоо хоёр тусгарлагчийн маань хооронд 6 гогцоо үлдэнэ. За энэ хэм маань 6 гогцоонд энд ирэхэд энэ хэм маань им зөв нэхээсээр дууссан байх хэвээр хоноо холбоо нэхээсээр. За одоо хаалт хийхэд бэлэн болсон байгаа. За голдоо 6 гогцоо үлдсэн байгаа шүү. Голын одоо хаалтанд хэрэглэх 2 гогцоо. За тэрний хоёр талд хасгаар 2 гогцоо. За тэгээ энэ нэгж байгаа малгай маань хаалт хийхэд тулж ирэхэд хоноо холбоогоор нэхэгдэж дууссан байна. За гадна талынхаа хэсэг дээр тэмдэглэгч хийж өгвөл зүгээр. За одоо хамгийн сүүлчийн хээ буюу хаалт хийхэд бэлэн болсон байгаа нь хасгаар нэхэгдэнэ. Хээ маань ингээд малгай маань ерөнхийдөө дуусч байна. За миний энэ малгайнууд нэгсэн утаснууд маань одоо нарийн бүдүүн төрөл бүрийн утас байгаа. Зүүнний хэмжээ бол яг л 3 болон 3.5 зүүгээр нэгсэн байгаа. За хэрвээ та нэгж байгаа ээж маань бүдүүн утастай жижигхэн малгай нэх гээд байгаа бол гогцооноосоо хасаж нэхэж болно. За нөгөөгөр нарийн утастай том малгай нэх гээд байгаа бол гогцоохоо нэмж одоо нэхэж болно. За энэ малгай маань одоо 92 гогцоогоор нэхэгдэж байгаа. За бүр жижигхэн малгай нэхий гэвэл 72 гогцоогоо авч болно. За 80-аар авч болно, 88-аар авч болно. За тэгээд 92-оор авч болно. За энэ хаалт хийх гэж байгаа хамгийн сүүлчийн хээний хэсэг байгаа. За тусгарлагч хүртэл нэгсэн. За үргэлжлүүлээд энэ хоёр хасгаа авч өгнө. За тусгарлагч хийсэн ч болно, хийхгүйсэн ч болно. Голд маань 2 үлдэнэ. За энэ хоёрыг аваад тусгарлагчаа ахиулж өгнө. Нэгсэн 2 гогцооныхоо урд талд хийлээ. Үргэлжлүүлээд хээ маань гарч байгаа учраас хасгаар дуустал нэхнэ. За энд 2
гогцоо үлдчихэж байгаа шүү энэ голын. За би тэгээд энэ нэхэмлэлийнхаа YouTube сувгаар боломжоор зав заагаараа хичээлүүд нэмээд явах болно. За та нар маань нэхэмлийн сувгийг минь дагаарай. Орсон шинэ хичээлүүдийг цаг тухайд нь одоо үзэж яваарай. За хамгийн төгсгөлийн одоо хаалтны хэсэг дээр ирж байгаа хэний одоо 2 дугаар игнэ. За 2 дугаар игнэ дээр явж байна. Тусгаарлагч дээр ирсэн. Тусгаарлагч хооронд 2 гогцоо байгаа. За тэгээд өрн дулаан баахад зав заагаараа яаралгүйхэн шиг нэхэхэд намраас өмнө хөөрхөн малгайтай болцгоосон байна шүү. Та нар маань видеогоо үзэл нэхэж эхлээрэй. За хэний 2 дугаар игнэ дуслаа. За 3 дугаар игнэ гадна талдаа ирж байна. За одоо 3 дугаар игнэн дээр бүгдээрээ энэчнээс энэ тусгаарлагч хүртэл нэхэд тэгээ шууд хаалт маань эхэлнэ. 3 дугаар игнийг дуустал ийшээ нөхгүй гэсэн үг. За тэгээд хамтдаа нэхэх учраас та нар маань ингээ хараад авна. За 3 дугаар игнэ эхэлж байна. Тусгаарлагч хүртэл нэхнэ. За одоо тусгаарлагчаа авна, энэ хэрэггүй. За эхнийхийг
Одоо энэ голын хоёр хонио холбоо зөв нэхээсэн дээр ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тусгаарлагчаа авчихлаар. За эхнийхийгээ нэхлээ. Дараагийнхыг гогдож авлаа. Энэ тусгаарлагчийг авлаа. Одоо биднэрт хэрэггүй. За энэ тусгаарлагч аваад эхний гогцоог нэхлээ. Энэ давуулсан түрүүний энэ зүүрүүгээ хийсний гогцоогоо давууллаа. За одоо буцаад явна. Эхнийхийг гогдож авлаа. Энэ хоёрыг хасах болголоо. Хасахаар хоёрыг нэг болголоо. За нэгж байгаа зүйлээ эргүүлээд одоо энийг гогдож авна. Энийг бас гогдож авна. За энийг нэхлээ. Давууллаа. За эргүүллээ. Ерөөсөө малгайгаа эргүүлээл наашаа цаашаа нэхэд гогдож авлаа. Хоёрыг хасахаар нэг болголоо. За зөв тал руугаа эргүүллээ. Зөв тал маань энэ тэмдэглэгчтэй. За энэ хоёрыг хоёулангийн авлаа. Энийг нэхлээ. Гогцоогоо давууллаа. За эхнийхийг авлаа. Дотор талдаа хасахаар хоёрыг нэг болгоно. За буцаад явлаа. Буцаж явхад хоёр гогцоогоо авлаа. Энийг нэхлээ. Давууллаа. За дотор талдаа ирлээ. Ингээд хасахаар хоёрыг нэг болголоо. За эргүүллээ. Хоёулангийн авлаа. Нэхлээ. Давууллаа. Дотор талд ирлээ. Эхний гогцоогоо авлаа. Хасахаар хоёрыг нэг болголоо. Гадна талдаа хоёр гогцоог авлаа. Нэхлээ. Давууллаа. Дотор талдаа эхний нэг гогцоогоо авлаа. Хоёрыг хасахаар нэг болголоо. Буцаад гадна талдаа ирлээ. Хоёрыг авлаа. Нэхлээ. Давууллаа. Дотор талдаа ирлээ. Хасахаар хоёрыг нэг болголоо. За эргээ гадна талдаа ирлээ. За ингээл нэхэд байна. За ингээд малгааны маань энэ шовгор хэсэг гарцсан байна. За та нар маань ойлгосон бах гэж удаад би энэ хүртэл нэгчээд хичээлээ үргэлжлүүлээ. За дахиад нэг харуулчихъя. За дотор талдаа эхний гогцоогоо тохож авлаа. Хоёрыг хасахаар нэг болголоо. За гадна талдаа ирлээ. За гадна талдаа ирснээр та нар маань энэ тэмдэглэгч хийснээрээ мэднэ. Эхний хоёр гогцоогоо зүүндээ хийгээд энийг нэхэд давуулна. За дахиад нэг харуулчих. Дотор талдаа эхнийхийгээ тохож авлаа. Хоёр гогцоог хасахаар нэг болголоо. Малгайныхаа гадна талд ирлээ. Хоёр гогцоогоо тохож авлаа. Нэхлээ. Энэ гогцоогоо давууллаа. За ингээд төгсгөл хэсэгт ирээд уулзцгаая. За хаалт хэсэг маань
одоохон дуслаа. За гадна талдаа явж байна. Авлаа. Энийг нь эхлэе. Давлаа. Дотор тал. Гадна тал. Дотор тал. Гадна талдаа ирлээ. Дотор тал. Гадна тал. Дотор тал. Гадна тал. Дотор тал. За ингээд 2хан гогцоо үлдсэн. За тэгэхэд зүгээ ашиглаж болно. Ингээд. За эсвэл төгсгөлийг бол хялбархан аргаар өөрсдөө яаж хийж болно. За одоо энэ 2 гогцоо үлдсэн байгаа. Хараа. Тэгээ зүүндээ хийчлээ. Шууд ингээд татаад авцсан нь цэвэрхэн болно. За ингээд татаад авчлаа. За одоо энийг ажиллаад дахиад нэг ингээд татаад дуусгачих. За одоо энийг өөрсдөө хайтаахан ингээд нуугаад өгнө утсаа. За ингээд нуучлаа. За одоо бүгдээрээ бүчээ бэлдэнэ. За бүч бэлтгэхэд бүгдээрээ малгайгаа ингэж байрлуулаад за энэ болохоор тухны хэсэг маань. За энэчнээс бүч маань ингэж нэхэгдэнэ. За одоо энэ зүүн талынхаа хэсгийг аваад за энд харагдаж байгаа хонио холбоог тоолно. За 1 2 3 4 5 6. За энэ 6 дахь хэсэг дээр нэг тэмдэглэгч хийж өгнө. За нөгөө талын энэ хэсэг маань бас адилхан. 1 2 3 4 5 6. За энэ дээр бас нэг тэмдэглэгч хийж өгнө. За ингээм малгай маань энд байж байг. За одоо бид нарт бүчээхэд ийм зүг хэрэгтэй. Эсвэл 3 номерын холбоо зүгээр нэгсэн ч болно. За тэгтээ энэ нь илүү амархан байдаг. За ингээд 3 гогцоо авна. Нэг ширхэг зүгээрээ. 2 3. За одоо зүүгээ түлхэн.
За энэ үндсэн утсаа олж авна. За энэ эхний гогцоог нэхэхэд жоохон хэцүү байдаг. Тэгэхээр зүгээ ингэж оруулаад цаагуур нь дагуулчингуудаа ингээд татчихаар амархан. За 1 2 3. За ингээд татаж өгөөд зүгээ явууллаа. Түлхлээ. За. За зүгээ түлхлээ. За ингээд л нэхэд энэ ингээд бүч маань гарч эхэлж байна. За ингээд би энд 25 санж, 26, 27 гэ янз бүр малгайныхаа том жижигээс болоод янз бүрийн урттай нэгсэн байгаа. За та нар маань энэ том хүүхдийн малгай болох учраас би нэг 27 санж яваад 25-аас 30 санжийн хооронд нэхэхэд яг болдог. За би энэ малгайн дээрээ 27 санж яваад тэгээ бүгдээрээ уулзцгаая. Малгаанда одоо холбоход бэлэн болно гэсэн үг нэг талын маань бүч. За ингээл зүгээ түлхээл нэхэл зүгээ түлхээл нэхэд байна. За бүчээ нэхэд дууслаа. Малгаанда холбоход бэлэн болсон. За та нар маань ингээд 25 санж орчим нэхэд бол болдог жижигэн малгаанд. За энэ би сая нэлээд урт нэгчлээ. Бараг 29 санж нэгсэн байна. За одоо малгаанда холбоно. За малгаанда холбоход малгай маань энэ за яг урд талын хэсэг нь харагдаж байна. За энэ зүүн талын одоо хүүхдтэй өмсөхөд энэ маань зүүн талын чихэн болж өгнө. За энэ зүүн талаас нь одоо нэгсэн бүчээ малгаанда холбоно. За хамгийн эхний гогцоноос за энд бид нэр 6 гогцоо 5 гогцоо аваад 6 дахь дээр тэмдэглэгч хийж өгсөн байгаа. За эхний гогцоо руу зүгээ орууллаа. Нэг гогцоо үсгэлээ. За ингээд 4 гогцоотой боллоо. За одоо зүгээ түлхлээ. Яг сая бүч нэгсэн шигээ адилхан техникээр нэхнэ. За 2 2-ыг нэхлээ. За одоо энэ сүүлийн 2 гогцоог хамт авна. За 2-ыг нэг болгосон. За одоо дараагийн ийшээ оруулаад гогцоо үсгэнэ. За зүгээ түлхлээ. Эхний 2-ыг нэхлээ. 1 2. За энэ 2-ыг нэг болголоо. За энэ рүү орууллаа. Зүгээ түлхлээ. 1 2. За энэ 2-ыг нэг болголоо. За энэ хийлээ. Гогцоогоо авцсан. За одоо эхний 2-ыг нэхлээ. За 2-ыгоо нэг болголоо. За дараагийнх. За энэ тэмдэглэгч хүртэл харагдаж байгаа хонио холбоо болгоноос гогцоо үсгэж авна. За тэмдэглэгчнээс хойш нэгийг алгасаж нэхнэ. За та нартай харуулна. За энэ тэмдэглэгч байгаа гогцоо. За энийг авлаа. Хоёрыг нэхлээ. 2-ыг нэг болголоо.
За энэ тэмдэглэгч энд байсан. За одоо энэс хойш одоо энэ харагдаж байгаа нэгийг алгасна. Нэгийг алгасаад дараагийнх руу хийлээ. За хоёр гогцоогоор нэхлээ. Хоёрыг нэг болголоо. За одоо алгасны дараа алгасахгүй шууд дараагийнхаас нь авна. Гогцоогоо шууд дараагийнхаас нь авна. За ингэ нэхлээ. Хоёрыг нэг болголоо. За сая дараалж авсан юм чинь одоо алгасна. Энийг алгасаад эндээс авна одоо. За одоо алгассан шүү дээ сая. Одоо дараагийнхаас нь авна. Ингээ гих мэдчлэн нэхнэ. За хоёрыг нэг болгоно. За одоо алгасна. Энийг алгасаад эндээс авна. За ингээд нэгсээр байгаад бүгдээрээ энэ тэмдэглэгчдээр уулзъя. За ингээд бүч маань малгайтайгаа ингээ холбогдоод нэгсээр яваад за энэ тэмдэглэгчдээр ирж байна. За тэмдэглэгчээ аваад за одоо үлдсэн 6-гаа алгасахгүйгээр нэхнэ. За ингээ малгай маань дуусч байна. За миний энэ ихж байгаа утас болохоор айгүй бүдүүн бас. Тэгэхээр их том малгай болж байгаа. За тэгээ бүдүүн утсаар нэгж байгаа үедээ одоо бүчээ 3 гогцоогоор аваад нарийнхан утсаар нэгж байгаа үедээ бүчээ 4 гогцоогоор аваад нэхвэл зүгээр болж илээ. Бүчнийх нь нарийн битүүн яг тохирсон. Нарийн утсаар бол 4 гогцоо, бүдүү утсаар бол 3 гогцоогоор бүчээ нэхэд болж илээ. За сүүлчээ нэг гогцоо. За ингээ бид нэр бүч маань 3 гогцоогоор эхэлж исэн бол энд одоо 3 гогцоогоо олж аваад за ингээ үргэлжлүүлж нэгсээр аваад энэ бүчтэйгээ адилхан хэмжээний урттай нэхэд дуусгая. За ингээд нөгөө бүчтэйгээ ингээд урт богино нь адилхан болтол нь нэхэд дуслаа. За одоо бид нарт дэгээд зүүх хэрэгтэй. За дэгээд зүгээрээ ингэн. За одоо энэ утас маань эндээс ингээд гарч ирсэн харагдаж байна. За тэгэхэд зүгээ сугалж аваад тэгээд зүгээ хийгээд шургуулад 3 гогцоондоо шургуулад за одоо энэ чинээс ингэж утсаараа ажлынхаа утсаар гогдоод ингэж татаж гаргаж ирнэ. За тэгээд татаад чангаагаад
сайн гаргаж ирээд энийг тасалчихна. За тэгээд дахиж нэг гогдоод за ингээд бүч манд дууслаа. Ингээд дуусчихж байгаа. За одоо энийг дахиад жоохон богоносгоод энэ бүч манд дундуура хөндөй байгаа учраас энэ хөндөй дундуура тэгээд зүгээ гүйлгээд энэ үлдэгдэл утсаа татаж аваад за ингээд дуусгачихна. За энэ хүнтэй дундуурал гүйлгээд ингээд бүчээ дуусгачихна. За нөгөө бүчээ бас адилхан. Тэгээд зүүнийхээ нарийнхан хэсгийг нь оруулаад гүйлгчүүл амар. За ингээд ингээ бүчний маань 2 өдөр юм хөөрхөн цэвэрхэн. За одоо ийшээгээ яваад хэрэггүй. За одоо энэ 2 утас байгаа. Энэ 2 эхлэлийн нөгөө утас энэ төгсгөл утас 2-оо бас нууж өгнө. За нууж өгөхдөө энд одоо нэг юм нүх харагдаад штэ тий. Хэрвээ ийм нүхмөх үүссэн бол гээд ингээ нүх маань тагларчж байгаа. За одоо энийг хаашаа явуулах вэ гэхлээр энэ хонио холбоогоо дагуулад утсаа нуугаад өгч. Ингээд за одоо буцаагаад энэ тал руу татаж оруулаад хонио холбоо болгоноор утсаа оруулаад одоо таслаад өгч. За ингээд энэ мэдэгдэхгүй. За одоо энэ ардтал тэрлэлээ бид нар түрүү нөгөө нэхтэй энийгээ дутуу нууцсан байгаа шүү дээ. Бүчээ нэхтэй. За энийг бас нэг хонио холбоо дундуур оруулъя. За ингээд энэ рүү оруулж өгье. За ингээд татаа явуулна. Хонио холбооны энэ хажуу талын энэ рүү энэ хажуу талынх нь энэ рүү ингэж татангуудаа эргүүлж явахдаа ингэж гарвал гой цэвэрхэн болох юм байна. За ингээд ингээд дуслаа. За
ингээд малгайгаа гойж чимэхээр бол энэ хажуу талд нь янз бүрийн юм дэгээ зүгээр нэхэд одоо энэ малгай шиг энэ шар энэ хоёр шиг ингээ гойж болно. За би бас энэ цэнгэр малгай гойх гээд ийм улаан цэцэг дэгээ зүгээр нэгсэн байгаа. За энийг бас ингээл энд нь ингээд энэ үлдэгдэг утаснуудаараа тогтоод өгчин. Ингээд ийм хөөрхөн харагдана. За хамт байсан та нартай баярлалаа. Хичээлээ үзээд малгайгаа нэхэд үндсэн групп дээрээ постоор нэгсэн малгайныхаа зургийг оруулж бусад ээжүүдтэй бас нэхэх сэтэл өгч, эрч хүчийг өгч байгаарай. За хамт байсан та нартай баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.